хөдөлгөөн өрнөж дэлхийн маш олон улс оронд энэ идэвхтэй одоо идэвхжиж 1970 он, 80 он энэ үед бол бас үнэхээр их одоо хэрэглэгчийн асуудал зайлшгүй одоо хурцаар одоо тавьж ирсэн. Яагаад гэвэл маш их бараа ажил үйлчилгээ, брендинг бүтээгдэхүүнүүд гарч ирсэн. За үүнтэй холбоотойгоор хуурамч бараа бүтээгдэхүүнүүд гарч ирсэн. За тэгэхээр энэ одоо бараа ажил үйлчилгээнээс хамгаалагдах энэ хэрэглэгчийн эрхийн асуудлууд бол үнэхээр хурцаар тавигдаж дэлхийд тархинд бол үнэхээр хөгжлийнхөө дээд зэгт хүрсэн. За тэгээд одоо бол би та бүхэнд энэ Азийн орнуудад Монгол улсад одоо хэрхэн хэрэглэгчийн эрхийг хамгаалахын хөдөлгөөн өрнөө гэдэг талаар одоо та бүхэнд товчхон ярив. 80 оны эцэс одоо төгсгөл бол Монгол оронд арчилсан нийгэм лөө ингээд шилжих бас юм түүхэн ийм цаг хугацаа болсон. Та бүхэн тэрийг мэдж байгаа. За тэгээд энэ хугацаанд бол улс орн маань чөлөө зах зээл шилжиж олон орноос бас бараа ажил үйлчилгээ, за чанартай чанаргүй тийм ээ ийм бүтээгдэхүүн маш ихээр орж ирдэг болсон. За тэгээд энэ цаг хугацаанд бол хэрэглэгчийн эрх бол маш их одоо хохирох ийм одоо асуудал маш их түгээмэл болж тэр бол одоо засгийн газрын хэмжээнд энэ асуудал бол бүр хөндөгдөж орж ирсэн байдаг. За тэгээд ингээд Монголд хэрэглэгчийн эрхийг хамгаалах одоо байгууллагатай болсон. За тэгээд энэ байгууллага маань хэрэглэгчдийнхээ эрхийг хамгаалахын төлөө идэвхтэн гишүүд, салбар нийгэмлүүд бас ингээ ар араасаа байгуулагдаж ирсэн. За тэгээд Монголын хэрэглэгчдийн эрхийг хамгаалах нийгэмлэг бол 21 аймаг 9 дүүрэгт ингээ салбар нийгэмлэгтэй болж байгуулагдаж ирсэн. Төрийн байгууллагууд болон нийслэлийн харьяа агентлаг энэ бүх байгууллагуудтай энэ цаг хугацаанаас хойш хамтарч хэрэглэгчийн эрхийг хамгаалахад бол гол үйл ажиллагаагаа чиглүүлж ирсэн. За ингээд Монгол улс маань 1991 онд хэрэглэгчийн эрх ашиг хамгаалах хуультай болсон. За хуулинд бас хэд хэдэн өөрчлөлтүүд бас орсон байдаг. За миний хувьд хэрэглэгчийн эрхийг хамгаалах энэ хөдөлгөөнд бас хувь нэмрээ оруулаад тодорхой хугацааг өнгөрсөн байна. За төр засгийн зүгээс бас энэ хууль эрх зүйн шинжилэл хийгээсэй гэж боддог. Хуулинд бас нэлээд одоо реформын шинжилгээг хийж энэ ганцхан төрийн одоо бол төрийн байгууллага маань үндсэндээ хэрэглэгчийн эрхийг хамгаалж чадахгүй байгаа. Тэгэхээр төр болон хувийн хэвшил дээрээс нь төрийн бус байгууллагуудаа төр засаг маань хамтарч ажиллах нь зайлшгүй юм шаардлага үүсэж байгаа. Үндэсний холбоо маань бас шинжлэхдэх цаг хугацааны одоо шаардлагууд бас бий болж байгаа.